Тэгвэл хүүтний улиралд хүний биеийн хэм буурч ходоодны үйл ажиллагаа сулардаг байна. Үргэлжлээд хаврын улиралд бие тамирдах, ядарч сулдах, цаашлаад өвчин эмгэгт өрсдөх эрсдэл нэмэгддэг байна. Иймээс ч хаврын улиралд иргэд ходоодны үйл ажиллагаагаа сайжруулахад онцгойлон анхаарах ёстойг уламжлалт анагаах ухааны эмч зөвлөлөө. Мөн бие сулдаж норимлох үед унтах бус эсэргээрээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийвэл ядаргаа арилдаг байна. Хаврын улиралдаа дархлаас суларч өвчнөд өртөмтгий олдгийн гол шалтгаан нь хүний ходоодны үйл ажиллагаатай ихээхэн хамааралтай байдаг нь. Учир нь өвлийн улиралдаа хүний биеийн хэм буурч дагаад ходоодны үйл ажиллагаа сулардаг байна. Харин хаврын улиралд өдөр уртсаж хүнс тэжээлийн шим буурдаг учраас бие ядарч сулдах, нойрмоглох шинж тэмдэг нэмэгддэг байна. За энэ үед идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж ходоодны үйл ажиллагаагаа сайжруулахгүй бол биед хурсан хий бадган хавсарч эрүүл мэнд ороодох нөхцөл үүсдэг байна. Бадган гэдэг нь өөрөө жаахан удаан хүнд одоо тийм ээ ноцоорсон юм ба. Тэгэхээр өөртөө биедээ таасан дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Хоол ундны үед бол дулаан, илчлэг, амин нэмэр баялаг, шингэхэд хялбар идээг ундаа гэдэг ёстой. Тэгэхээр их халуун жанртай махнуудыг бол одоо бид нар одоо хэрэглэхгүй бүлээн жанртай, тэгш жанртай юм байх. Шилээ хэрэглэх ёстой. Дархлаагаа дэмжин хий бадганаа гадагшлуулахын тулд тэжээллэг хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэж аль болох дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Харин эсвэргээрээ хүнд хоол хүнсийг цадтлаа идэх хөдөлгөөний дутагдaltaй байх нь биеийг улам бүр хямраадаг байна. Хамгийн гол зүйл нь тэр шүү дээ. Гимнастик хийн, зөв хоолоо идэн тэгэл надад бол ядрахгүй. Ер нь ямар хоол төлхөө идэхийг зорж байна? Витамин С ихтэй заан шүлтэй хоол идээд биеийг тамирыг сайжруулдаг хоол. Одоо бидний насныхан бүгд тэгж идэл явж байгаа шүү дээ. Ер нь бол хавар болохоор чиг ядардаг шүү дээ. Хоолд бол ер нь яг манай юугаа дагаад яг байнгын махан хоол хийдэг. Манай яг махан хэрэглэж угаасаа манай уур амьсгал яг таарсан. Монголчууд яг бие организмд яг махан хэрэглэх таарсан бодлоо байнгын мах хэрэглэдэг. Тэгэхээр юу яасан дээр байх л да. Спортоор хичээлээд тэгж нийтмээр нь. Миний хувьд бол одоо бас цаг заваагаар хаяа спортоор хичээлдэг. Тэгээд одоо үдээ зүгс явж ийн гэж бодоод байна шүү. Би ер нь хавар нэлээд ядраад идэв. Тэгээд нэмэл өвчмийн явахыг боддог та. Нозоортын ноцоортын. Тэгээд нозоорхоор нөө төмөр өвчтэй. Тэгэхээр арай сэргийг болт авчихдээ. Ер нь мах ногоо жимс идхийг боддог та. Тэгээд одоо халаар цагаасан дараалтаар нэг бол бомоо идэл тэгэл. Ер нь шүлтэй бол хөвчлээ идэх л дээ. Иддэг юм. Одоо нозоорт нойр хүрсэн үед ямар арга юм бэ? Тэгэл унтаа л. Хаврын эхний 2 сар буюу энэ жилийн 2 дугаар сарын 16-наас 4 дугаар сарын 15-ны хооронд усыг хит их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг уламжлалт анагаах ухааны салбарын төлөөллүүд зөвлөж байна. Түүнчлэн чанартай тэжээллэг хүнсийг зохистой хэмжээнд хэрэглэж биеийг аль болох хөнгөн идэвхтэй байлгах нь улирлын чанартай өвчин эмгэгт өртөхгүй байлгахад тустай байдаг.